2019 онд нэгэн бэлэг эрэхтэй цогтгоор жолооборч яваад баригджээ. Тэр өөрийгөө огт цогтгор хундаа хэрэглэегүй гэсэн ч гин буруудан тогтогдсон юм. 3 жилийн дараа буюу 2022 оны 4-р сард цагтаа нар түүнийг дахин зогсоож үлээлгэтэл тусандах алкоголын хэмжээ нь 209 нэгж гарсан байна. Сонирхолтой нь тухайн үед өдрийн 16 цаг орчим болжсэн бөгөөд тэр огт цогтгор хундаа хэрэглэегүй гэж дахин өөрийгөө өмгөөлжээ. Гэвч тусандах алкоголын хэмжээ нь илт их гарсан учраас түүний жолоодох эрхийг 15 оноор хассан юм. Энэ үйл явдлаас сарын дараа тэр жолооборч явахт нь дахин цагдаа зогсоож цусандах алкоголын хэмжээгээр үлээлгүүлжээ. Харин энэ удаад цусандах алкоголын хэмжээ нь 1.63 нэгж гарсан байна. Уг явдлын өмнөх өдөр нь тэр зөвхөн 2 лаз шаргал уусан. Гэсэн ч түүний жолоодох эрхийг дахин 15 оноор хасжээ. Тэр эрэхтэй auto brewery syndrome буюу өөрөөсөө эсэх хамшинжтай анж. Энэ хамшинжийн талаар анх Японд 1970-аад онд бүртгэж байсан юм. Шүүхтэр өөрийгөө гин буруу гэдгийг нотлохын тулд тэр эмчид үзүүлж өөрөөсөө эсэх хамшинж гэх онш авчээ. Дээрээс нь тэр эрэхтэй хараад бас 2 эмчийн үзлэгт ороход тус оншиг мөн тавьж өгсөн байна. Мөн шүүгээс томилж өгсөн эмч ч адилхан дүгнэлтэнд хүрсэн юм. Энэ эрэхтэйтэй адил ямар ч цогцорлох хундаа хэрэглээгүй хэрнэ согтсон мэд шинж тэмдэг илэрдэг ачирхалтай тохиолдлууд бий. Энэ нь өөрөөсөө эсэх хамшинжтай холбоотой. Ийм хамшинжтай хүмүүсийн хэрэгэлсэн үнсэнд агуулгадах нүүрс ус, сахар зэрэг бодисыг гидсний микробиом, ялангуяа мөөгөнсөр, зарим төрлийн бактериуд боловсруулж этанол буюу алкогол болгон хувиргадаг. Цаашлаад тэрхүү этанол нь цусны эргэлтэнд орж согтуурсан мэд шинж тэмдэг үүсгэдэг байна. Энэ хамшинж нь тун ховор тохиолдог юм. Ийм учраас арх хэрэглээгүйч согтуурах хэмжээний алкогол цуснд нь хоригдлогдсонаар өөрөөсөө эсэх хамшинжтай хүмүүсийн амьдралд болон бусдад аюул учирч болдог. Энэхүү хамшин шилжилгаан нь гидс дотор орчих бичил биетний бүрэлдэхүүнд өөрчлөлт орж мөөнсөр эсвэл зарим төрлийн бактери даван байлахад үүсдэг. Тухайлбал Saccharomyces cerevisiae, Candida albicans гэх мэт мөөнсөр, Klebsiella pneumonia, Enterococcus faecium зэрэг грам сүрэг бактерийн тоо гидсэнд нэмэгдэх үед тус хамшинж үүсдэг байна. Эдгээр бичил биет нь нүүрс ус болон сахарыг этанолд хувиргаж цусны урсгалыг шингээдэг. Энэ нь согтуурсан үеийн шинжүүдийг үүсгэдэг юм. Cleveland Clinic-ийн сайтаас харбал антибиотик удаан хэрэглэх, дархлааны систем тулгарсан байх, чихрийн шичин эсвэл гидсний бичил биетийн тэнцвэр алдагдсан зэрэг хүчин зүйлс энэхүү хамшинж үүсгэд нөлөөлдөг байна. Ялангуяа хэд боловсруулсан хоол хүнс, сахар ихтэй хүнс тогтмол хэрэглэдэг хүмүүст өөрөөсөө эсэх хамшинж тусах эрсдэл нэмэгддэг байна. Бусад эрсдэл хүчин зүйлд бие нь алкогол залж чаддгүй байх, кандидоз, илэгний цирроз, чихрийн шичин, бодисын солилцооны үйл ажиллагаа алдагдaltaй холбоотой элэг өглөх өвчин, бодисын солилцооны хамшинж, нарийн гидсд бактерийн өсөлт нэмэгдэх гэх мэт зүйлс багтдаг. Дээр дурдсанаар өөрөөсөө эсэх хамшинжтай хүнд цогтуурсантай ижил шинж тэмдэг илэрдэг. Үүнд тарих манатах, хөдөлгөөний ив алдагдах, хариу үйлдэл үзүүлэх хугацаа багасах, нойрмоглох, шүүмж, шийдвэр гаргах чадвар сулрах, ой самж балардах зэрэг багтана. Гэхдээ зөвхөн уг хамшинжтай хүний биед л алкогол илгардаг биш юм. Хэвийн эрүүл гидсч гэсэн бага хэмжээний алкогол эсгдэг. Гэхдээ цуснд хоригдлогдох хэмжээний их биш. Учир нь нэлэг биеийн ч нисгсэн бага хэмжээний алкоголыг их хэмжээгээр хоригдлогдохоос өмнө задлж орхидог. Нэрээ сонирхолж хэлэхэд хамшинж өвчин ярилгаатай. Merriam-Webster-ийн төлөвчгөөс харвал биед ямар нэгэн гажуудлал болмоос үүсдэг шинж тэмдгүүдийг хамруулж авч үзээд хамшинж гэж хэлдэг байна. Америк нэгдсэн улсын үндэсний эрүүл мэндийн агентлаг дээрх нийтлэлээс харвал хамшинжийн шилтгаан нь тодорхойгүй байж болдог гэж. Харин анагаах ухааны мэрэгчлэлтэн шилтгааныг нийлрүүлвэл тэр нь өвчин болдог байна. Тэгэхээр өөрөөсөө эсэх хамшинжийг онцлоход хэд хэдэн шинжилгээ шаардлагатай. Ингээнээр залбирлахад тухайн хүн нүүрс ус ихтэй хоол идсэн дараа тусны этанолын хэмжээг давтамжтайгаар хэмжих нь онцлогын үндэс болдог байна. Зарим тохиолдолд гидсний бичил биетний нарийн шинжилгээ хийж мөөнцөр болон бактерийн төрөл зүйлийг илрүүлдэг. Онош тавигдсан тохиолдолд тухайн хүний амьдралын ямайг цоврлсон эмчилгээний төлөвлөгөөг боловсруулна. Ихэнх тохиолдолд эмчилгээнд мөөнцөр эсрэгийн бэлтгэлүүд жишээлбэл флоконазол, нистатин, харин заримдаа антибиотик хэрэгжүүлнэ. Мөн үүний зэрэгцээ нүүрс ус багтай, уур гихтэй хоолны дэглэм баримталж, сахар гурил ихтэй бүтээгдэхүүнээс зайлсхийх шаардлагатай. Үүн дээр нэмээд пробиотик хэрэглэж гидснийхаа ашигтай бактерийг дэмжиж өгч болно. За тэгэхээр сая өөрөөсөө эсэх хамшинжийн талаар хамтдаа судлаа. Тэгвэл нөгөө бэлэг эрэхтэй мань яасан бэ? Тэр эрэхтэй шүүхийн өмнө өөрийгөө цогцорлох хундаа хэрэглээгүй байсан гэдгийг нотолсон. Ийм учраас шүүх түүнийг 2024 оны 4-р сард цагаатгсан юм. Бельгийн хэвлэлүүдэд мэдээлснээр шүүх түүнд цогцорлын шинж тэмдэг илрээгүй гэдгийг онцолж хэргийг загтгажээ. Хэрэг нь загтагдсны дараа түүний кейсийг дэлхийн хэвлэлүүд мэдээлж интернет дээр олонний анхаарлыг татсан байдаг. Түүний өмгөөлөгч Анса Гескер Reuters агентлагт хэлэхдээ тэр эрэхтэй арх хэсэг газарт ажилладаг байсан нь азгүй тохиолдол болсон гэжээ. Цогтгоор жолоо барьсан хэрэг нь цагаатгдсны дараа тэр биеийн дахин алкогол их хэмжээгээр эсэхээс сэргийлж нүүрсээс агуулсан хоолны баж эхэлжээ. Гадны хэвлэлүүдээс өөрөөсөө эсгэх хамшинжийг хаж үзэхэд дэлхийд нийт 20 орчим хүн л уг хамшинжээр онцлогджээ. Тэгэхээр энэ бэлэг эрэхтэйгээс гадна олонний хаалыг татсан өөрөөсөө эсгэх хамшинжтэй хүмүүсийн хэд хэдэн тохиолдол бий. 2015 оны нэгэн тохиолдолд Нью-Йорк хотод оршин суудаг эмэгтэй машины дугуйн хангарсан байсан тул цагтаа нар зогсоожээ. Түүний цуснд алкоголын хэмжээ нь үхэл төрөж болцсохгүй өндөр байсан юм. Хэдийгээр алкоголын хэмжээ нь тийм өндөр байсан ч тэр эмэгтэй зүгээр л
хөл дээр баг зэрэг ганхаж байсан гэж өмгөөлөгчийн тухай үед CNN агентлагт хэлжээ. Тэр эмэгтэй өөрөөсөө эсгэх хамшинжтэй гэж онцлогдсон дараа шүүх согтуугаар жолоо барьсан гэх хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Мөн 2015 онд болсон өөр нэгэн тохиолдолд Орегон мужид оршин суудаг нэгэн ачаан намшны жолооч утасны шом өргөж осолтон хурдны зам дээр 11 мянган цаас асгажээ. Уг явдлын дараа тэр өөрөөсөө эсгэх хамшинжээр онцлогдсон юм. Хоёр өөр эмч хүртэл уг оншиг баталсан ч шүүх түүнийг эмнэлгийн оншин хамгаалалт болон ашиглахыг зөвшөөрлгүй согтуугаар жолоо барьсан буруутай гэж үзсэн юм. Өнөөдөр авч үзсэн кейсүүдийг харахад өөрөөс эсэх хамшинж нь хэдийгээр ховорч гисэн өвчтөндөө болон бусдад аюул учруулж болзошгүйг харлаа.